За сайн байцгаана уу? Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өсвөр үеийн оюутан залуучуудын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд зохион байгуулж байгаа лайв маань эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн лайваар та бүхэнтэйгээ өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд нийгэм сэтгэл зүйн онцлог, за тэдэнд тулгардаг асуудал бэрхшээлийн талаар та бүхэнтэйгээ ярилцах болно. За ер нь бол Монгол улсын хэмжээнд хүн амын 15% буюу 465 мянга гаруй өсвөр насныхан байдаг. Өсвөр насныхан буюу 10-аас 19 насны хүүхдүүд маань байдаг. За эдгээр хүүхдүүдэд маань одоо бие физиологийн хувьд болон нийгэм сэтгэл зүйн хувьд одоо олон өөрчлөлтүүд бий болдог. За тийм учраас энэ талаар ярилцахаар одоо их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өсвөр үеийн клиникийн их эмч мөн хишиг, за сэтгэл зүйч Дэжид, эрүүл мэндийн нийгмийн ажилтан Эрдэнэчимэг нар оролцохоор хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр мөн хишиг эмчээ ер нь клиникийн талаар та одоо товч танилцуулна уу? За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэнтэй лайваар холбогдсод баяртай байна. За манай хүмүүстийн дэргэд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хүмүүсийн хэлж заншснаар эхнэлгсэн дэргэд өсвөрийн клиник ажилладаг. Манай өсвөрийн клиникт эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан багаар тусламж үйлчилгээ үзүүлдэг. За энэ манай өсвөрийн клиникээс гадна улсын хэмжээнд өсвөрийн клиникүүд ажилладаг мэдээллийг бас хүргэчихье. Бүх дүүргийн эрүүл мэндийн төвийн дэргэд өсвөрийн кабинетууд ажилладаг. Бүх аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд өсвөрийн кабинетууд ажилладаг. Энэ кабинетууд маань 10-аас 19 насны өсвөр насныханд эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн ажилтны тусламж үйлчилгээ үзүүлдэг байгаа. За өсвөр насныхан энэ клиникүүдэд хандахад харьяал харгалзахгүй, нууцыг хадгалсан үйлчилгээ авах боломжтой. Ер нь одоо 10-аас 19 насныг маань өсвөр үе гэж үздэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ наснд маань хүүхдэд бие физиологийн хувьд, эрүүл мэндийн хувьд, сэтгэл зүйн хувьд яг ямар онцлогтой нас вэ? За бид нар ярьж байгаа өсвөр нас гэж ярьж байна. Энэ бол хүний 2 дахь 10 жил. Энэ наснд бие махбодын хувьд өсөлт хөгжил явагдана. За бие махбодын өсөлт хөгжилтээр нэмэгдээд бэлгийн боёжилт явагдана. За өөрөөр хэлбэл бэлгийн боёжилт эхлээд явагдаж дуусаад энэ насандаа нөхөн үржих чадвартай болдог. За энэ насанд энэ бие махбодын өсөлт хөгжлөөс гадна сэтгэл зүйн хувьд, нийгмийн харилцааны хувьд өөрчлөлт. За нийгмийн харилцааны хувьд гэдэг нь нийгмийн орчин тухайн хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлдөг. За нийгмийн орчин мөн сэтгэл зүйн асуудлыг үүсгэж байдаг. За хэрийн өсөлт боёжилтоороо угаасаа биеийн өсөлт хөгжлийг дагаад сэтгэл зүйн нийгмийн харилцааны өөрчлөлт явагдаж байдаг учраас өсвөрийнхөнд чиглэсэн үйлчилгээ маань эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн тусламж үйлчилгээ байдаг юм аа. Сэтгэл зүйн хувьд ер нь яг энэ наснд ямар одоо өөрчлөлтүүд бий болж эхэлдэг вэ? Сая манай мөн хөшгөмж хэллээ. Маш олон өөрчлөлтүүдтэй бие физиологи, сэтгэл зүйн маш их өөрчлөлтүүд гарч байна. За мэдээж одоо биеийн өөрчлөлтийг бол бид нар ингээл харахад хүүхдүүдэд маань бид маш өөрчлөлтүүд ингээ гадна харах бас мэдэгдчихэд тийм. Тэрнтэй яг адилхан дотоод тэр хүүхдийн сэтгэл зүй, танин мэдхүүд бол яг адилхан биеийн өөрчлөлттэй хамт зэрэгцээд сэтгэл зүйн өөрчлөлт явагдаж байна. За сая манай эмчийн хэлж байгаагаар бие физиологийн хөгжих эрүүл мэндтэй гормоны өөрчлөлтүүдээс гадна тархинд бол маш их өөрчлөлт явагдаж байна. Ялангуяа одоо яг энэ өсвөр нас руу шилжээд ингээд ирэхтээс хүүхдүүд бол илүү одоо бага насны байснаа харьцуулах юм бол шийдвэр гаргах төвшний тархины төвөнд. За үүнийхээ хажуугаар одоо яг аливаа зүйлд өгнөлт хийх тийм шийдвэр гаргах яг ямар одоо онцлогтой юм бэ гэдгийг танин мэдэх тэр эрэл хайгуул хийх одоо эрчимтэй юм хөгждөг бас үүж байгаа. За мөн яг сэтгэл хөдлөлтөй холбоотой өөрчлөлт маш их гардаг. Тэгэхээр энд бол бид нар одоо дан ганц хүүхдүүдийг бол биеийн хувьд юм бол том юм болох шилжсэн үгээр явж байгаа. Сэтгэл зүйн хувьд бас бид нар яг адилхан өөрчлөлт явуулж юмаа гэдэг нь манай нэг хүмүүс бас харах хэрэгтэй. За тэгээд мэдээж сэтгэл зүйн өөрчлөлтүүд дагаад ирэхээр нийгэмтэй харилцах харилцаа, за эцэг эх гэр бүлтэй харилцах харилцаа,
үеийнхээ харилцаа. За тэгээ мөн одоо яг өөрөө өөртөө хандах, өөрийгөө таних хэрэгтэй холбоотой маш олон сэтгэл зүйн энэ бол хүүхдүүдийн хувьд бол хэвийн хөгжлийн нэг онцлог гэж хэлж болно. Гэхдээ энэ одоо яг энэ мэдрэмтгий маш эрчимтэй хөгжиж байгаа энэ нөхцөл байдал маань өөрөө хүүхдүүдийг бас заримдаа сонирч нэг эрсдэлтэй гэх юм уу тийм нөхцөл байдлыг бас өөрчлөх гэдэг талаас. За эрүүл мэндийн нийгмийн ажилтны хувьд одоо өсвөр насныхан бас нийгмийн харилцаанд нь ямар өөрчлөлт бий болдог вэ? Өсвөр насны хүүхдүүд маань сая эмч ба сэтгэл зүйн хэллээ тийм нийгэм сэтгэл зүй бие махбод физиологийн өөрчлөлт орж ирдэг. Тэгэхээр бага насны хүүхдэд харьцуулахад бол өсвөр насны хүүхд маань илүү одоо нийгмийн одоо харилцах хүрээнд өөрчлөж идэг. Нийгэмд үзүүлэх одоо үүрэг үйл ажиллагаа үүрэг хариуцлага нэмэгдэж тийм учраас өсвөр насны яг энэ насны хүүхдүүд бол үеийнхээ сургуулийн орчин найз нөхдийн хөл маш чухал. Тэгээд энэ гэхлээрээ нөгөө гэр бүлийн харилцаа бас дэмжлэг маш хэрэгтэй ирдэг. Энэ насны хүүхдүүдийг хараад байхад аав ээж нар маань нөгөө арай илүү нөгөө өөрөө биеэ дагаад ирэхэд нь өөрөө ингээ аваад явж чадвартай болчлоо гэдэг үгнээс хайр халамж жаахан юм шиг. Тэгээд өсвөр насны хүүхдтэй аав ээж гэр бүлийн багш маань тэгээд энэ багш дэмжих нийгмийн харилцааны төрөм маань одоо хүүхдээс том болоо насны төвчлөө шийдэж байгаа ч гэсэндээ энэ маань бас дэмжлэг. Яг нэмээд хэлчихээ өсвөр насны өөрөө хүмүүс аюу эрсдэлтэй байдаг гэж ойлгодог. Тэгэхээр өсвөр насны бол өөрөө бас эрсдэлтэй ч гэсэн ертөнцтэй танилцж байна, өсөж хөгжиж байна. Энэ утгаараа бас эрсдэлтэй зан үйл рүү татдаг орч байх гэсэн энэ өөрөө маш том боломж. Энэ одоо зорилгоо тавиад ирээдүйн мэргэжлээ сонгох олон одоо зүйлийг сурч эзэмших маш том боломж. Өөрийгөө таних гэх найз нөхдөд сонгоод байнга холбоо тогтоох маш их боломжтой нас гэдэг. Өсвөр насны хүмүүс. За бид бүхэн чартер бол нэлээд хэд хэдэн асуултууд бол ирсэн байгаа. За энд нэг асуулт ирсэн байгаа. Найзуудтайгаа гарыг гэхээр аав ээжүүд нь юусэн аав ээжүүдтэй гардуу гэнэ найзуудтай. Тэгээд байнга ингээд яах ч аяг ч ингээд хүүхдээс аягүй асууж шалгаадаг. Энэ нь одоо надад аягүй дарамт болдог. Нэг талаар нөгөө талаар бас аав ээж минь дандаа л ингээд айлын хүүхдтэй харьцуулдаг. Чи бол муу байна, тэдний хүүхэд сайн байна гэд их мэдчлээ ингээд харьцуулж аягүй ярьдаг. Энэ надад их бас төвөгдөө санагддаг. Ийм асуулт ирсэн байна. Энэ тал дээр та айдвар нэцэгчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ? Энэ манай дээр хандж байгаа тийм өсвөр настай ингээд ажиллаж байхад бол иймэрхүү асуудал бол маш их. Яг тэгэхээр ингээд магадгүй хүүхэд бол бага наснаас эхлээд 10 хүртэлх наснаа бол илүү одоо эцэг эхийн чиглүүлэг доор. За тэгээд одоо үгтэй хараа хяналт илүү сайн байж байгаа. Тэгээ энэ өсвөр нас маань өөрөө яг гэхээр нийгмийн харилцаанд орох бүр маш их хүчтэй өсөлт тэмүүлэл те өөрөө хэрэгцээ шаардлага цаанаас энэ байна. Тийм учраас тэр хүүхдэд бол найз нөхөд гэдэг бол тийм одоо тэмүүлэх байсан. Тэгээд нийгмийн харилцаанд амжилттай тасан зохицох, бусадтай одоо харилцах, өөрийн гэсэн байр суурийг олж авах хамгийн том гүүр бол тэрийн харилцаа. Гэтэл нөгөө дөнгөжл аав ээжийнхаа юу гэж хэлнэ тэргээр нь явж исэн хүүхдүүд маань энэ өөрчлөлтөд ирэх эцэгчүүд маань бас санагдах. Яаж харилцах учраа олохгүй энэ тохиолдолд гардаг тийм. Тэгээ яг сая энэ хүүхдийн асуулт бол яг нийтлэг байна л да тийм. Хүүхэд өөрөө бие даагаал өөрөө бас өөрөө тэмүүлээд өөр одоо нийгмийн харилцаанд орох гэдэг эцэгчүүд бол бас янз бүрийн асуудалд орчих үегээ санаа зовсондоо тий гарахгүй байна. Мэдээж эцэг их бол юу гэж л хүүхдээ тий өгөөс сул ингээл хаяал тий ингээ явах юм бол өсгөө. Тийм учраас энэ хоёрын хооронд одоо нөгөө харилцааны юм одоо зөрчлүүд гарч ирж байна. Тэгэхээр хүүхдтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй болж байна. За хүүхэд маань өөрөө бас эцэг ихтэй өөрийгөө яаж ойлгож таних вэ гэдэг бас шалгуулт.
Тэгээд мэдээж яг энэ онцлог таны мэдгүй хөгжүүлэхэд хэрэгцээ шаардлагатай нь нийцсэн байдлаар хүүхдтэй харилцах юм шиг. Тэгээд хамгийн гол нь юу гэхээр энэ одоо бие хүн болж төлөвшөх. Энэ одоо тийм маш хурдтай энэ хөгжлийг амжилттай одоо даван туулахад хамгийн их одоо үүрэг хүлээх одоо гүр болж хүмүүс гүр болохдоо ямар арга хэрэгжилж ийнэ гэдэг нь хамгийн чухал байна. Яг өмнөшгөө бүх юм хүмүүс шийдээд ингээд хахад нөгөө хүүхд чинь ингээд өөрөө бие даах, өөрөө бас ингээд шийдвэр гаргах юм хэмжээнд хүчлээгээд ойлгоод хүчин процесс бас ингээд явагдаад байдаг. Тэгэхээр энэ дээр бол харилцан одоо би нэг ойлгох ярилцах дэмжих байдлаар тийм ингээд явах зүйл. Энэ хүүхдүүд бол одоо зэхтэй бас ярилцах. За тэгээд ямар учраас одоо гадуур юу хийх юм, ямар одоо төлөвлөлтөд явж байгаа юм гэдэг юм аа ингээд нийлцтэй зэхтэй ярилцах байна. За дуун болохгүй байна да. Дуун гацаад байна. Нэг юм чалж хангаж идэх үү? Дуун яаж юм гэхээр өөрөө мань. За ер нь охид өвгүүдэд маань одоо энэ бэлгийн бойжилт яг хэдэн наснаас эхэлвэл одоо хэрэг гэж үздэг юм. За нөгөө нэг өсвөр нас гэдэг нь 10-аас 19 нас гэсэн тийм. Тэгэхээр дийлэх тохиолдолд 10 наснаас эхэлдэг энэ охидод тийм ээ. За охидод бэлгийн бойжилтын хамгийн эхний шинжил ихэнх нь бүхний хөгжлөөр эхэлдэг. За өхний хөгжил эхэлснээс хойш дунджаар 2-оос 3 жилийн дараа бий. За өхний хөгжил эхэлсэн тэр үеэс охидын огцом өсөлт эхэлнэ. Өөрөөр хэлбэл энэ огцом өсөлтийн жилд өөрөөр 2 жилд охид одоо насанд хүрэх үеийнхээ өндрийг боддог. За манай эцэгчүүд өсвөр насных нь маань бас мэдэх баг өвгүүдийн бэлгийн бойжилт охидоос харьцангуй 2 жил хэрчээ байдаг. 13 наснд эхэлнэ. За өвгүүдийн хувьд бэлгийн бойжилтын анхны шинж тэмдэг бол төмсөг томрох, шантай томрох. За энэ шинжүүдээр эхэлдэг. За үүнтэй зэрэгцээд нөгөө мөнгөнд өсвөргөх, дуу хоолой бүдүүрэх, сахал ургах гэх мэт энэ шинжүүд эхэлнэ. За энд нэг асуулт ирсэн байна. Яавал илүү зорилготой болгохгүй утаснаас дэндүү хамааралтай байгаад байна гэсэн байна. За энэ одоо л яг өсвөр насны хүүхэдтэй нэг гэр бүлийн хэл багш шүү тий. Эхлээд одоо ямар ч зорилгогүй гэдгийг та яаж мэдчих байгаа вэ гэдэг асуултаас эхлэх хэрэгтэй байна тий. Ярилцаж үзсэн үү тий юунд дуртай сонирхолтой юм тий. Бидээсээ эхлэх хэрэгтэй. За яг энэ насн дээр бол хүүхдүүд маш их эрэл хайгуул хийдэг. За ялангуяа одоо нэг удаадаа за би хөгжмийн юм явлаа. За эсвэл спортын нэг юм дууланд явлаа гэж тэгдэг. Тэгээд зарим эцэгчүүд маань энийг болвол тэгээд ямар ч зорилго авахгүй эсвэл одоо амархан уйдамтгай байна. Юм ихэлсэн юмад усгүй хайчаад байна гэдэг. Гэтэл энэ дээр бол яг угаасаа ингэж эрэл хайгуул хийж сониучрах ингэж хүүхдийн нөгөө цаашдынх нь би юунд дуртай сонирхолтой юм бэ гэдгийг мэдэх гарах. Нэгдчихэд юм чухал. Таны мэдгүй одоо энэ шаардлага юм да тийм. Тэгэхээр энэ манай эцэгчүүд маш их идэвхтэй туслах хэрэгтэй. Юунд сонирхолтой, юуг туршиж үзнэ гэх тийм. За ингээд туршиж үзээд яагаад болчих вэ? Энэ нь одоо таалдахгүй байсан юм уу? Өөрийнх нь одоо юм хүсэж байгаа тэр зүйлтэй хийхгүй байсан юм уу? Маш сайн нэгдтэй ярилцах хэрэгтэй. Ер нь одоо манай гэр бүлүүд энэ өсвөр насыг болоод харилцааны дэмжлэгтэйгээр одоо хүүхдээ амжилттай одоо бие хүн болж төлөвшөхөд бас хамгийн чухал юм гэдэг. Тэгээд түрүү манай мөчгөөч дурдсан. Ерөөсөө маш их ирч хүчтэй нөөц болцоогоо одоо байчилж чадах тийм одоо алтан үе. Тэгээд энэ насн дээр бол яг өөрийнхөө хүүхдийн сонирхолтой чиглэл тууштай тэр одоо өөрөө хүсэж байгаа мөрөдөж байгаа юм ингээд хүндэтгээд ингэж чадах юм бол хүүхэд зорилгоо
илэрхийлж чаддаг тийм. Төдийлөн ингэж чадахгүй өөрөө ингээд харцаа хайхад хайж чадахгүй да тэгээд эцэгчүүд нь бас нэг хайхахгүй эсвэл хийсэн юм ингээд үүсгээд байгаа дахад одоо яг нөгөө оюутан болоод мэргэжил сонголтын асуудал ингээд ирэхээр өсвөр насны өнгөрцөн ч гэсэн яг нөгөө оюутан баг сурч боловсрох үе дээрээ нөгөөхөндөө сонирхохгүй итгэхгүй байх ингээд хугацаа албах тийм энэ хүн янз бүрийн цааш тэмдэх шийдэл бас гарч ирдэг. Тэгэхээр энэ үед маш сайн чиглүүлээд ингээд ярилцаад хамтаа шийдвэр гаргах юм бол зөв дагал зөв одоо маш их боломжтой. Эндэр бас утаснаас дэндүү хамааралтай байдаг. Одоо сүүлийн үед бол цахим хэрэглээ айгүй ихссэн байна. Энэ дээр ер нь хүүхдтэй хэрхэн урьдчилан зэрэг хийх хэрэгтэй. Ер нь утасны хэрэглээ маш өндөр байгаа шүү дээ. Онлайн нет ер нь бол байгаа. Тэгэхээр хэрэглээгээ тогтоолж одоо хуваарлах те тэрийгэ заадлах ч юм уу биш. Огт хэрэглэхгүй байж бид чадахгүй шүү дээ. Масаа те онлайн фэйсбુક те харин тэрийгэ яаж өөртөө аюулгүйгээр те одоо unfriend гэдэг хөрөмж байгаа шиг те фэйсбુક одоо онлайн ертөнцид өөрийнхөө мэдээллийн нууцыг бас хадгалах өөрөөр хэлбэл байх дээр нь анхаарч хэрэглэх нь илүү чухал. Биш огт хэрэглэхгүй бай, нэг муу нөлөөтэй гэхээс илүү дээрэс нь бас нөгөө хүүхдүүд маань илүү эрүүл хариу хийдэг гэсэн чинь эндээсээ интернетээс мэдээлэл авахдаа албан ёсны вебсайтаас нь юм уу албан ёсны сурвалжаас нь мэдээлэл авах их зүг. Яагаад гэвэл хүүхдүүд аягүй онлайнаар юм мэдээлэл хайгаад өөртөө ихтэй сэтгэл хайж байгаа шүү дээ. Яг албан ёсны бус хүмүүс өөрийнхөө сэтгэл юм уу туршлагаас хаваалцсан мэдээлэл тэндээс хүүхдүүдээ буруу ч юм уу одоо туршлагагүй хүмүүс мэдээлэл авснаасаа болоод бас эрүүл мэндийн сэтгэл зүгээр хавдах буруу мэдээлэлтэй явах. За найдвартай буруу мэдээлэл хатгатай байдаг учраас айгүй байлаа одоо албан ёсны вебсайт хийжсэн чинь хэрэглээрээ өөрөө бас зохицуулна. Ээж аав ч гэсэн энэгээр бол хэрэглэн гişүүд бас өөртөө эцгийнх нь өөртөө бас энэ хэрэг хэлж байна те. Яг бас За энд нэг асуулт ирсэн байна. Манай хүү 14 настай аав ээжтэйгээ юмаа ярьдаггүй. Үг хэлэхээр дандаа уурлаж эсэргүүцдэг. Гоцрогдсон гэдэг. Тэгэхээр ерөөсөө ойлголцож чадахгүй зөрчил үүсдэг. Яаж хүүхдтэйгээ ойлголцох вэ? Яаж өгөнд ордог болгох вэ гэсэн байна. Тэгэхээр яагаад юм нуугаад юм бэ? Бидгээр одоо жишээлбэл хүүхд чинь гарч байгаа ямар нэг одоо болохгүй байгаа юм шиг тийм илэрхийлүүд ажиглаж шээ. Энэ дээр бол юмаа ярихгүй, за ээж аваа хоцрогдсон гэж бургуцдаг гэж тийм. Тэгээ яагаад би асуултыг хамгийн түрүү эцэгч хүмүүстээс асуусан. За магадгүй өмнө та хэлсэн юм гэдэг сайн бүтэн сонсдохгүй учраас хүүхэд юмаа нүг хандлага хамгийн их байдаг. Жишээлбэл за би ингэж хэлчихвэл ээж аваа угаасаа л энэ хаш бидний байр суурьтай байгаад байвал хүүхд бол өөр тохиолдож байгаа тийм юм да. Энэ яг харилцах хүүхдтэйгээ харилцаанд энэ эцэгчүүдэд сонсох ур чадвар гэдэг маш чухал. Яг бүрэн дуустал хүүхдийг сонсох хэрэг чухал. Яг ингээд дөнгөж хэлээл эхэлчээд л нөгөө мэдээж насан туршич чинь бол илүү амьдралын өсвөр насны хүүхдүүд илүү амьдралын туршлагатай энэ зүг буруу гэдгийг ингээд буцчилж харна шүү. Тэгээд яг тэр туршлагаараа яриад дөнгөж эхлээл ингэж яхад нь өгнө таслал за чи ингэх хэрэгтэй тех хэрэгтэй гэдэг өөрийнхөө бодлыг хэлдэг. Ингээд ахаар хүүхдүүд ерөнхийдөө эцэгтэйгээ ярилцах асуудал уулзах юм сонирхол байна. Ингээд нууцын асуудал гарч байна. Жишээлбэл одоо юу хийж ийн яаж ийн ямар найз нөхдөдтэй явж ийн гэл ингээд дандаа шалгах байцаах байдлаар ингээд асуугаад байдаг хүүхдүүд. Тэгэхээр магадгүй одоо хүүхдтэй би яаж ямар арга барилаар харилцаж гинэ үү гэдгээр эхлээд надад зэгж үзээ тийм. Тэгээд нэг ямар ч шүүмж зүгээр нэг юм сонсох тийм дасгалыг болов хийгээд хүүхдээ бүр бүх юм ингээд илэрхийлж дуусны дараа
Яавар зүгээр гэдэг хангалттай. Хамгийн гол нь одоо бага насны хүүхдүүд биш. Энэ хүүхдүүд маань өөрсдөө хөгжлийн одоо онцлог нь өөрөө өөрийнх нь биеийг даах гэж байгаа. Өөрөө гэсэн юм шийдвэр гаргах. Тэрнээсээ ингэ сэтгэл хангамж авдаг гэдэг юм байна. Тэгэхээр цаатаа яг хүүхдийнхээ тэрэн дээр аль алинд нь зүг зохистой өнгийн юм шийдэл байвал илүү одоо шудраг бөгөөд өөрөө тэр шийдвэрээ дагаж мөрдөх илүү уран зоригтой байхаар юм шиг. За ер нь мөнх шимж одоо өсвөрийн клиникт маань хөвчлийн ямар асуудал гэж ирдэг вэ? Ер нь өсвөрийн клиникт хандж байгаа үйлчлүүлэгчдийн дийлэнх нь охид байдаг. За охидын хувьд дийлэнх хандж байгаа асуудал бол одоо биений эмийн алдагдал. За охидын хувьд хандж байгаа тэр нөгөө биений эмийн алдагдал гэж хандж байгаа нь юу гэдэг вэ? Биений эмийн хэрэглээ. Цус алдсан. Ирэхээр болчлоо ирж байгаа. Илүү их өвдөлтөй ирлээ гэх мэт юм байдлаар ханддаг. Тэгэхээр энэ тохиолдлыг энэ лайвыг ашиглаад хэлэхэд хэвийн биений эмний талаар мэдээлэл өгчээ. За хэвийн биений эм гэдэг маань 7 хоног хүртэл үргэлжлэх. За хоорондох зай буюу мөчлөг нь 21-с 45 хоног өсвөрийнхний хувьд ч. За өвдөлт бага зэрэг эсвэл өвдөлтгүй байх юм бол бид нар хэвийн биений эм гэж одоо ойлгож байна. За энэ хэвийнийг мэдж байгаад өөрийнхөө биений эмний үргэлжлэх хугацаа, мөчлөгийг тоолоод өвдөлт байгаа эсхийг ажиглаад өөрчлөлт байвал өсвөрийн клиниктэй хандах нь. Тэгвэл энэ чинь хаяа нэлсэн бүх дүүргийн эрүүл мэндийн төвийн өсвөрийн клиник бүх аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд байгаа өсвөрийн клиникт хандаад. За гэхдээ нөгөө биений эм 7 хоногоос дээш үргэлжлээд заримдаа сар 2 сар ингэж хандаагүй тохиолдол. Тэгэхээр нөгөө хүндрэл буюу ус хангалт үүссэн байдаг. Тийм учраас биений эм 7 хоногоос дээш үргэлжлэхэд л өсвөрийн эмчтэй очоод зөвлөгөө авч байгаа. Тэгээ за хүүгүүдийн хувьд бол бас нөхөр хүрхтний хэвийн биш байдал, за шийсний суугаас ялгадас гарах, за бэлгийн байдалтын үед хөх хөндөрлөх зэрэг шинжээр байна. За манайхаа дуун хэр байна? Ур чадвар сайтай ажилтгаа чин сэтгэлээсээ ханддаг мэрэгчсэн хамтал нэг бахархаж байна гэж юу гэрсэн байна. Баярлалаа. За нэг асуулт ирсэн байгаамаа. Бага ангитай байхдаа их тийм идэвхтэй сэргэлэн цаваа хүүхэд байсан. Тэгээд одоо яг нь өсвөр нас буюу 12 настай болоод ирэхээр тийм идэвхгүй урсгалаараа ямар нэгэн зорилгогүй чиглэлтэй ямар ч тийм идэвхгүй болсон байна. Энэ үед нь яг тухайн хүүхдээ яаж харилцах ёстой вэ? Ер нь бол хүүхдүүдийн маань зан характерт бие авч байгаа байдалд өөрчлөлт орох бол маш олон шалтгаан гэж байна. Энд бол түрүүн бид нар дурдсан ер нь хүүхдийн энэ хөгжил нөлөөлөгч олон хүчин зүйлүүд байна. Ерөнхийдөө бол гэр бүлийн орчин, нийгмийн орчин буюу одоо үе тэнгийнхний харилцаа, сургууль дээрх орчин. Тэгэхээр яг юунд байгаа юм бэ гэдэг нэлээ одоо мэргэжлийн зөвлөгөө шаардлагатай тийм ямар учраас ингэдэг өөрчлөлт гарч байна. Ерөнхийдөө бол хүүхдийн нөгөө өсөлт хөгжил наснаасаараа хүчний өөр хэмжээ. Энд бол хүүхдүүд маань улам туршлагатай, улам цаг өргөн болоо явж байгаа. Тэрнийхээ үргээр бол хүүхдийн зан хаашид өөрчлөлт авах юм тохиолдол байдаг. Гэхдээ одоо яг энэ эргээсээ сөрөг байдал руу шилжиж байгаа олон шалтгаан гэж байна. Тэгэхээр яг энд бол яг энэ хүүхдтэй санаа зовж байгаа мэргэжлийн хандаад тусламж аваад хүүхдтэйгээ хамт ирээд за сэтгэл зүйн тусламж үйлчилгээг бол манай эцэгчүүд одоо бүх эмнэлгүүд дээр аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгүүдтэй байрлаж байгаа сэтгэл зүйн тусламжийг хариуцсан. Намайг манайд одоо гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвүүд бол байгаа. Бүх дүүрэг аймагуудад
Тэгэхээр энэ бол бас бүгд одоо орон таны сэтгэл зүйчид ажиллаж байгаа. Эндээс 5 мянга зөвшөөрөл авах боломжтой. За тэгээд мэдээж бусад одоо нийгмийн ажилтан за өсвөрийнхаа эмчтэй ингээд санал бодлоо солилцоод яавал дээр өгөөд ингээд эмчлийн тусламжтай боломжтой. За хүүхдийн бас 108 дээр эндээс бас зөвшөөрөл аваад ингээд ямар шалтгаанаас болов нөлөөлөлд тодруулаад мэргэжлийн үйлчилгээ авах боломжтой. Зэ амдаг амжилт гэсэн байна. Сэтгэл санаагаар унсан үедээ яг юу ивэл зүгээр вэ? Өсвөр үеийн юм шиг байна. Асуусан байна. Энэ нь бол сэтгэл санаагаар унсан үедээ маш олон аргуудыг хэрэглэж болно. За энэ нь бол урт хугацаанд богино хугацаанд авах арга өөр тийм. За мэдээж сэтгэл санаа нь юунаас болоод одоо чи хамгийн тийм тэрийгээ бишээд ингээд хичээх хэрэгтэй тийм. За найз нөхдөд муудалцаад гэрийнхээ зав ойлгоцгүй уурлаа хөндөд тавгуудад байна уу тийм. Эсвэл чи байнгын ингээд удаан үргэлжлээд байна уу гэдэг. Тэгэхээр бас ингээд хамаатай хэсгээд яваад үзэх хэрэгтэй. Олон аргууд байгаа. Гэхдээ хамгийн одоо түрүүний арга бол чи өөрөө юу хийх хэрэгтэй тийм. Ямар сонирхолтой юунаас чи сэтгэл хангамж авах вэ гэдэг. Гэхдээ мэдээж хүүхдүүд маань энэ арга маань зөв арга уу, буруу арга уу гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. За жишээлбэл ерөн сэтгэл санаа ингээд тавгүй байх нь манай өсвөр үеийн ганцхан сэтгэл бие организмын хөгжилт ч гэсэн хамгийн одоо чухал үр гүйцэтгэх юм бол энэ идэвхтэй хөдөлгөөн, дасгал хөдөлгөөн, спортын хөдөлгөөн гэж. За энэ бол хүнд хамгийн одоо тийм хүний эрч хүчтэй сэтгэл санааг өөдрөг байлгах, чөлөө цагаар зөв болсон өнгөрөх, сэтгэл санаа унж одоо хямрах, зав олгохгүй хамгийн одоо үр дүнтэй бөгөөд хямд одоо ийм аа гэж. За би мэдээж хүүхдүүд маань хөгжим сонсох дуртай, ураг бодог дуртай, найз нөхдөдөө ярьж ингээд өөрийнхөө юу дуртай сонирхолтой аль болох нөгөө санааг чинь зовоож байгаа хэцүү бэрхшээлтэй асуудлуудаа гэхдээ одоо хэрвээ чамд нэг найзтайгаа харилцах харилцааны асуудал болгондоо тэндээ шийдэлж чадахгүй батраад хэцүү байгаа бол бас цогтаад иж болохгүй тийм. Тэгэхээр хэрвээ чамд шийдэл олохгүй байгаа бол чамд тусалж чадах хэн нэгнээс зөвхөн тийм үзүүлэх хэрэгтэй гэр бүлтэйгээ багштайгаа тусалж чадах зөвхөн авч байна. Энэ дээр бас нөгөө митингийнх маань биеиндээ маш их үнэтэй зөвлөгөөнүүд өгдөг. Зарим тохиолдолд бас хүүхдүүд ижилхэн яг нөгөө туршлагатай тийм одоо зөв хэцүү зүйлийг өмнө туулж үзээгүй хэрнээ найзуудтай бас ингээд тухайн үеийн мэдрэмж сэтгэлээрээ зөвлөгөө өгч байдаг. Тэр нь бас зөв буруу нэг үгтэй хүүхдүүд маань аюул сайн гэж шүүж тунгааж бодох хэрэгтэй. Тэгээ энэ хүүхдүүдэд бол чамд тусалж чадах итгэлтэй тийм насны хүрсэн ийм хүмүүсээс бас энэ бохомцсон талаар маш олон арга зүгээр мөнгөний амжилт авахаас ахуулаад олон арга байна. За мөшиг хэмжээс нэг асуултсан. Энд нэг асуулт ирсэн юм аа. Айгүй энэ дуулах дуртай би бага багтаа айгүй энэ дуулах дуртай байсан. Тэгээ ингээ өсвөр насны үе маань ингээ эхлэнгүү нүүрээр айгүй батг гарч эхэлсэн. Тэгээ тэрнээсээ хойш би ямар ч өөртөө идэхгүй дуулах сонирхолгүй. Тэгээд би муухай нүртэй юм чи яаж дуулах вэ гэдэг тэр санаатай бараг гарсан. Би одоо энэ яавал дээр батсан. Энэ талаар өсвөр насны холбоотой зөвлөгөө өгч. За өсвөр наснд олон охид хүүгүүдэд энэ батгшлын асуудал үүсдэг. Тэгээд найзагч ашны онцлогч гэж яриад байдаг. Тэгэхээр энэ бол өөрөө бэлгийн бодлолт үед бэлгийн гормоны нөлөөгөөр арьсанд байгаа тосны бэлчирхайн одоо тос ялгалт ихсэж байгаа тосны бэлчирхайн тос ялгалт ихсэх энэ үйл явцдаа энэ тосны бэлчирхай өрөвсөж байгаа байдлыг бид нар батгах гэж байна. За батгшил бас хөнгөн дунд хүнд гэж бас ялгаж үздэг л дээ. Тэгэхээр хөнгөн хэлбэртэй байгаа тохиолдолд одоо өсвөрийн клиниктэй хандаад зөвлөгөө аваарай. Дунд хүнд хэлбэртэй өөрөөр хэлбэл тархалт нь их өрөвсөл ихтэй байгаа болов
заавал арсны хэмжээ үзүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хотод бол арсны хүчин судлалын үндэсний төвд хандаад тусламж үйлчилгээ авах хэрэгтэй. Зохиох бас эмчнэр ярилцаад үзлэгээ хийгээд шинжилгээнүүд хийгээд эмчилгээг зааж өгдөг. За батгшил бол ер нь бол нөгөө төвөө хэллээ дэлхийн гормоны нөлөөгөөр үүсэж байгаа учраас эмчилгээ эдгэрэх үйл явц нь нэлээд хичээртэй өргөхгүй байх хэрэгтэй байна. Тэгэхээр яг сүрийн клиниктэй юм уу арсны хүчин судлалын үндэсний төвөөс төлөв авах хэрэгтэй. За эндээс адилхан асуулт ирсэн байна. Нүрээр баах юм гараад болгүй яаж арилгах зүгээр вэ? За сая мөн хөшиг хэмжийнхаа зөвлөгөөг сонссон бахаа. За 15 настай охин их ууртай байгаад өглөөд зан характер нь өөрчлөгдөж байх юм аа гэсэн байна. Ер нь энэ түрүүгээ дурдсан тийм ээ. Сэтгэл санаанд бол өөрчлөлт ордог тийм. Ялангуяа одоо тэр тархинд бол тэр сэтгэл хөдлөлийг хариуцсан маш их. Тэрнтэй холбоотой ямар нэг юм мэдрэг байх, амархан уурлах, тийм ухамдах. Тэгээд одоо өмнө зүгээр байсан бол эцэг эхийнхээ нэг гэсэн үгэнд ингэж чигээр тусгаж авах тийм. Тэрэндээ одоо эмзэглэх ийм одоо тохиолдол бол гардаг. Энд бол хүүхдүүд маань аль болох юм за энэ наснд бол энэ бас онцлог юм байна гэдэг талаас нь талаас. Гэхдээ энэ үйл явц маань маш удаан хугацаатай үргэлжилж байна уу? Тэгээд энэ маань одоо улам өөртөө болон бусдад бас аюултай байгаад байна уу гэдэгт хүүхдүүд маань үзсэн. За түрүүн бас хүүхдүүдийн хандлагаар асуусан эцэг эхчүүд бас байсан. Тэгээд хүүхдээ бас сайн анзаарах хэрэгтэй тийм. Маш удаан хугацаагаар тэгээд хүүхдүүдээ гаднаас ярилцаж үзэх юм. Сэтгэл зүйн юм асуух. Юу бодож байна? Юунд санаа зовж байна гэдэг тийм. Тэгэхээр энэ дээр бол хайд маань эхний ээлжинд бол хүүхдүүд ярилцсан. Хамгийн одоо зөв асуудлыг урьдчилан сэргийлэх гол арга. Тэгээд асуудлыг шийдвэрлэх гол арга байдаг. Тэгээд мэргэжлийн өмнө тусламж үйлчилгээ бас шаардлагатай юм гэдэг. Тэс тусламж авч болно. Тэрээс нь энэ нь хэлэхэд нөгөө хүүхд маань уурлаад байна гэсэн шүү дээ. Тэгээд ээж шиг багахан хүүхд нэг бишгэл төрч юм. Даяар төрч юм даа. Нэг юм дарамтанд орсон байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол нэг ээж аав маань маш анзаарч явах хэрэгтэй. Дээрээс нь хүүхдээ тогтмол ер нь ярилцж байх хэрэгтэй. Заавалчгүй юм болсныхан дараа нь юм уу эсвэл нэг өөр заартай ч юм уу. Дараа нь ярилцах биш. Энгийн үйл ч гэсэн дээ хүүхдээ гарсан. Нэгтэй ярилцж байгаа хэрэгтэй. Төлөвлөж хэлсэн маш их хичээл шаардна. Энэ бол байгалийн аюултай процесс. Тэгээ магадгүй энэ хүүхд маань аюул төрсөн байх юм бол таны тусламж маш яаралтай хэрэгтэй. Тэгээд энэ хадгалт юмстэй кабинеттай цаг алдахгүй хэрэгтэй зүйл авч явах шүү. Яа тапнд ажлын амжилт гэсэн юм шүү амжилт гэсэн байна. Энэ асуулт байсан. За биений эмийн талаар мэдээлэл авъя. Анх хэдэн настайд ирэх нь хийм бэ гэсэн байна. За түрүү ярьсан тийм ээ бас давхарч ах шиг байна. Ерөнхийдөө охидын бэлгийн божилт 10 наснд эхэлдэг. Дунджаар за хүүхэд болох ижилхэн биш тийм ээ. 10-аас 14 наснд охидын бэлгийн божилт дунджаар эхэлдэг. За хамгийн ихний бэлгийн божилт ихний шинжтэй бол хөх хөгжиж эхлэхээс эхэлнэ. За хөх хөгжиж эхэлсэн хугацаанаас дунджаар 2-оос 3 жилийн дараа анхны биений нэрдэг. За 10 наснд хөхний хөгжил эхэлсэн бол дунджаар 12-оос 13 наснд ирэх нь. За 14 наснд хөхний хөгжил эхэлсэн байвал 16 нас орчим биений нэрх нь. Тэгэхээр хизээ бэлгийн божилт эхлэх нь яг тухайн хүний хөгжлийн онцлог. Учраас хүүхдийн бэлгийн божилт бас зэрэг хугацаанд эхэлнэ. За зарим үед хичээл дээр багш нараас болж их стрессээр тухаар их юм гараад байдаг яах хэрэгтэй вэ гэсэн байна. Стрессээр тухаар ер нь бол сэтгэл санаа бие махбод урьж ерөөсөө нэг зүйлийг хоёр талтай ингээ харилцаа хамааралтай болж байгаа. За тэгээд
одоо жишээлбэл стресстэй удаан хугацаанд тэрийг одоо стрессээ зохицуулж чадахгүй удаан хугацаанд явахаар бид янз бүрийн шинж тэмдгүүд илэрч байна. Жишээлбэл одоо тухайн юм гараад байна гэдгийг манай Монгол айгүй сайн анзаарсан юм байна. Мөн одоо гиз хямрах одоо өгдөх. За толгоо өгдөх тийм. За тэгээд ганцхан биед гарч байгаа шинж тэмдгүүдээс гадна нөгөө хүний одоо өдөр тутмын одоо дадал зуршил хоолны зуршил нойрны одоо янз бүрийн хямралууд бий болох жишээ юм тийм. Их мэтчлэн олон одоо юу ганцхан сэтгэл санаа гэхээс өөрт төрж байгаа мэдрэмжүүд биш бас биед ингээд нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээд одоо анги дээрээ ингээд багш нарын стресстүүлээд юугээр юм гараад байгаад байна тийм. Тэгэхээр аль болох тайван байх хэрэгтэй. Гэтэ ер нь бол амьдрал чинь өөрөө маш олон одоо замууд байж байгаа тийм. Хүн болгон одоо өөртөө таалагдсан байдлаар ярилцахгүй хүн болгон өөрийнхөө хүссэнүүдтэй адилхан байхгүй учраас тийм стресс гэмээр бол маш их гардаг. Энэ болохоор хүүхдүүд маань яг л би бас ингээд хүүхдэд тайвшруулах арга авах хэрэгтэй юм. Тэгэхээр бол бас олон зүйлүүдийг хийж туршиж үздэг. Гэхдээ тэр арга нь зөв байх хэрэгтэй гэдэг юм. Өөртөө нэг хоолойгоо зөв зохистой аргаар яаж хэрэгжүүлж болох вэ? Өөрийнхөө таас хэрвээ чи одоо яг яах учраа олохгүй байгаа бол бас нэгшийн хандаад зөвлөгөө авч Батгшил гэж нэг шүү тохиолдолч. За батгшил өсвөр наснд гараад эхэлж байгаа бол хамгийн одоо ихний авах арга хэмжээ бол арьсаа цэвэр байлгах. Арьсаа өдөрт 2-3 удаа тохирсох хөөсрүүлэгчийг хэрэглээд цэвэрлэнэ. Энэ яаж яхаар түрүүн хэлсэн бэлгийн дааврын нөлөөгөөр тосны булчирхай идэвхтэй ажиллаж тос ялгарч ихсэж байгаа. Тэгэхээр нөгөө илүүдэл тосыг арьсны гадаргуугаас угааж цэвэрлэхгүй бол тэр гадаргуудад нэм бактери одоо орчны бохирдол одоо улам бохирдуулах тийм за толгойлж идээлж байгаа бол тэр одоо бактери халдвар орж байна гэсэн үг болж байна. Тэгэхээр гадуур явж байхдаа бохир гараагаа аль болох хөрөхгүй байх, ойрхон нүрээ цэвэрлэж байх. За батгшил улам нэмэгдэх хандлагатай бол зайлшгүй арьсны хэмжээд үзүүлж зөвлөгөө авах. За ер нь одоо өсвөр насныханд маань бас нэг тулгардаг асуудал бол нөхөн үрчгэн эрүүл мэнд одоо бэлгийн доошлол, бэлгийн харилцааны асуудал. Энэ тал дээр зөвлөгөө өгөөд өнөөдөр галаарыг өндөрлөё. За бэлгийн харилцаанд гэхээр маш өргөн ойлголт байдаг. За хүний бэлгийн амьдрал гэдэг бол ер нь бол хийн гэсэн дураг үүсч бий болох цагаас одоо хүүхэн үрчгэн эрэхтэй үүсч өгч. За эхээс төрснөөс хойш бэлгийн ариун цэврийн дэглэм. За тэгэл ингээл өсвөр наснд тэгэл бэлгийн бойжилт эхлэх, бэлгийн бойжилт явагдах, хүмүүс хоорондын харилцаа, үерхэл нөхөрл хайр сэтгэл маш өргөн ойлголт багтдаг. За тэгэхээр манай клиникт хандсан одоо эцгийн өсвөр насны хандж байгаа бэлгийн хайталт хэдэн наснд авах вэ, авч болох вэ тийм гэсэн асуултууд байдаг л да. Тэгэхээр ер нь түрүүн ярьсан өсвөр нас гэдэг маань өөрөө бие махбодын хувьд өсч хөгжиж байгаа. Том хүн болохоор бие нь өсч хөгжиж байгаа үед явц. Энэ үетэйгээ зэрэгцээд сэтгэл зүй, нийгмийн харилцааны хувьд танин мэдхүйн хувьд өсөж хөгжиж байгаа. Тэгэхээр бэлгийн хайтал гэдэг бол ганцхан бие махбодын асуудал биш тийм. Энэ бол сэтгэл зүйн хувьд, за танин мэдхүйн хувьд, за нийгмийн нийгмийн байдлынхаа хувьд тийм өөрийгөө бэлгийн харилцааны одоо эрсдлүүдээс хамгаалах чадвартай. За гэр бүл зохиох гэж байгаа бол хүүхэд төрүүлэх гэж байгаа бол тэнд өөрөг хариуцлах хүлээх чадвартай болсон. Энэ үед одоо бэлгийн харилцааг өөрөө хүссэн тохиолдолд боломжтой. За бид нар бол нэгэндээ өсч хөгжиж байгаа нас гэдэг өсвөр насыг хэлээд байгаа учраас өсөлт хөгжлийг үүсгэх сэтгэл зүй, танин мэдхүй, нийгмийн харилцааны хувьд бүрэн хөгжсөн үедээ бэлгийн харилцааг сонгох. Өөрөөр хэлбэл аль болох анхны бэлгийн харилцааг хойшлуулах. Одоо бэлгийн харилцааны одоо гол эрсдлүүд бол бэлгийн заваар дамжих халдвар, жирэмслэлт, за сэтгэл зүй асуудлууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ эрсдлүүдээс өөрийгөө хамгаалах чадвартай болсон
гэсэн үгтэй. Тэр энэ дээр одоо гэр бүлийнхэн маань ч гэсэн яг энэ асуудал дээр энэ одоо сэдвээр хүүхдүүдтэй бас төлөвтэй ярилцдаг байх. Энэ маань ингээ хаалттай байснаас болоод бас их эрсдэлтэй. Тэр хүүхдүүд одоо яахаа мэдэхгүй байж байгаа сэгүй байхдаа бэлгийн харилцаанаа ийм тохиолдолд тэгэхээр эцэг эхчүүд маань аль болох хүүхдтэй юм л нийтдээ за өсвөр үедээ нэрчлээ за биений нэрчлээ энэ үед нь ярилцах юм байна гэж нөгөөдөө хичээгээл ингээд байх биш яг нас наснд нь тохирсон аргаар багаас нь эхлээд ер нь юм хүмүүс чинь яаж хайрлах тэгээ энэ бэлгийн харилцаа гэдэг чинь яг фитнес гэдэг зохистой аргаар нас наснд ил өгөө тэр тал дээр санал болгох саналцаад ингээ явах юм бол хүүхд маань энэ тал дээр зөв ойлголт хандлага боломжтой. Тэгэхээр яг эрсдэл үүсэл яах вэ гэвэл хойноос нь биш нэр удирчиж одоо ярилцах. За энд нэг асуулт ирсэн байна юм. Дүү маань надаас 4 насаар дүү би бусад хүмүүстэй амархан харьцаатай байдаг. Хүмүүс надад сайн байдаг. Гэвч дүүтэйгээ дотн байж чаддгүй. Ямар нэг юмнаас болоод л муудалцж чаддаг. Заримдаа би игч байхад яагаад дандаа надтай хэрэлдэг байна гэж гомддог. Дүүтэйгээ л тэр болоо. энэ харилцаагаа л яаж сайжруулах вэ гэж асууад байна. 4 насаар дүү гэхээр Энэ гэр бүлийн харилцаа бол одоо хамгийн нэг батн тийм одоо бүх байгаа бүх одоо байгаагаараа гэх юм тийм өөрийнхөө байх боломжтой одоо болчихно шүү дээ тийм ээ. Тэгэхээр энд бол мэдээж нэг гэр бүл өсч байгаа хүмүүс байлаач гэсэн бүгд адилхан байна. Энэ бол өөрөө сонслогтой. Тэгээд мэдээж нэг гэр бүлийн хүмүүс адил төстэй хүн шинж за тэгээд хувьдаа өөрөөс үзэх бодлоо өөрөөсөн зан өөрөөс сонирхолтой учраас бүх юм дээр одоо нэгдсэн нэг адилхан санаа бодлоо эртний найртай байх гэсэн бас өөрөөс л ойлголттой. Тэгэхээр санал бодол зөрчилдөх юм бол ялангуяа ах ихч юм дээр хэний үзэх. Гэхдээ зөрчилдлөө ч гэсэн тэрийг одоо хамтраад яаж одоо хин хиндээ те ашиг тусдаа сэтгэл хангаж тагаар шийдвэрлэх вэ гэдэг юм их чухал байна. Тэгэхээр энэ дээр бол 4 насаар их чинь манай их ч бас нэг те зөв чиглүүлэхтэй байдлыг бас гартаа аваад тэгээд болохгүй эцэг ихтэйгээ ярилцаад яаж одоо шийдвэрлэх вэ? Болцсон одоо юун дээр маргалдах вэ? Ямар асуудлаас болж юм бэ? За дахиад нэг асуулт ирсэн байна. Хүсээгүй жирэмслээс хэрхэн яаж сэргийлэх вэ? Энэ талаар ярьж өгөөч гэсэн байна. Маш их юм байна. Харин тийм. Ерөнхий тоорч одоо За энэ өсвөр насны хүүхэд байвал түрүүний хэлсэн одоо бэлгийн харилцааг аль болох хойшлох зөвлөгөө өгнө. За дээр нь жирэмслээс сэргийлэх аргууд гэж байна. Ер нь дээр үеэсээ хүсээгүйгээр жирэмслээс сэргийлж хүмүүс ер нь янз бүрийн арга хэрэгжилж ирсэн байна. Тэгэхээр энэ уламжлалт арга гэдэг нь ер нь бол эмэгтэй өвн хүний өнгөрчөнд өнгөрөн эс боловсрч гарах тэр хугацааг тооцож хэрэгжилдэг аргатай. Тэгэхээр эмэгтэй өвний өнгөөс боловсрч тэр гарах үед шулуун гэдэг зэний ер нь халуун баг зэрэг нэмэгдэг байна л та. Тэгэхээр тэр халууныг одоо нэм өчлөгтэй үзэж байх. За яг тэр өөр тогтмол болох тэр хугацаанд тренд үрэн шингээ асахгүй баг гэх мэт энэ аргуудыг бол бэлдэг. Одоо бол орчин маш олон аргууд байна. Нааврын арга гэж байна, гормоны арга гэсэн үг шүү дээ. Гормоны арга гэж байна. За унаад одоо спираль суулгах гэж байна. За янз бүрийн хаалтын аргууд өөрөөр хэлбэл бэлтгэвчүүд маа үзүүнээ таглаа гэх мэт олон аргыг хэрэгжилж байна л та. Тэгэхээр энэ талаар орчин сууж байгаа дүрийнхээ эрүүл мэндийн төв эсвэл аймгийн нэгдсэн эмнэлгийнхээ гэр бүл төлөлтийн кабинетэд хандаж зөвлөгөө
Өсвөрийн залуу насны хүн байвал өсвөрийн клиент дээрээ яг өөртөө зөвлөлөө зөв мэдээлэл аваад тэгээд бас сонголт хийх боломж болно. Хүн болгон тохирсон өөрийнх нь Би өөрөө учиртай. Маш өргөн мэдээлэл байдаг. Тэр арга болгон дээр бас мэдээлэл өгөх хэрэгтэй байна. За ингээд өнөөдрийн лайв маань өндөрлөж байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Баярлалаа.